Дэлхийн монголчуудын амжилт радио 88.3 дэлгэн дээр сугат оруулан сонсож буй эрхэм сонсогчдын өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 болгоны даваа лав гараг болгонд радиогийн 3 дугаар студиэс хөгжөлтөө хөнгөн байцгаая гэсэн уриатаагаар Яна хүүхнүүдэд нэвтрүүлэг маань шууд хүрдэгэ. За өнөөдөр 2022 оны 4-р сарын 13-ны лав гарагийн дугаар маань ийхүү эхэлж байна. За нэвтрүүлгийн хамтран айлгчаар Крат брендийн сэр болон Японы шүд ажиллагааны цогц брэнд Ora Tumi хамтран айлтж байгаа. Өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв маань цас ороод эмороод байна гэдэг сэдвээр. Хөөе би нэр өнөөдөр бага эморсон ш цас орж. Чүтээ цас үзег биш. Би watch. Надаа хөөе цас орохоор ирчүүд ч бас эмордгол өстэй тий. Эмор ш. За яаж эмордгоо юм? Шүлэг өчмөр санагдаа. За. Яа. Айдуу найз минь чи хаана хондог арх минь наасаа. Хагада зүгээр шууд тий. Надаа үүсвэн автаа ганц ичих юм байна шүү дээ ерөөсөө. Тэгэж гоё хилцсэн юм. Тэгвэл ингээд урлагийг үлбэр гутаанд оромжилж байгаа байхгүй юу? Хайр юм нэ. Маш гоёор хэлж болж байгаа юм. Иших энэ ч зүгээр л хогтой нутгаад. Юу эм орох тий. Эм орж исэн хүн баг уурна. Тэгвэл чи нэг гоё шүлэг хэлж. Шүлэг юм бол тий. Би чинь эм ордгож гэсэн лаг шүлэг мэдэн шүү. Энэ бүр манай сумын яруу найрагч хүний шүү. За. Цэндийн дөрцөм гэдэг зайлуул залуугаар чи өөрийнхөө юм ярил л та. Үгүй би шүлэг хүчиж чадгаа. Над ч бичих хэрэгтэй шүү дээ те. Цас гэдэг дөрвөн мөртэй шүлэг. За. Цас малгайлан орохыг мэдээгүй мэд цонхны цаана малгайтай хүмүүс божигнана. Яа. Бадгаад дэвс божиг. Яа. Могийн нутгийнхаа угаасаа нэг иймэрхүү юм байна. Ойлгож байна уу? Ойлгохгүй гоо. Яа. Би юу яа мөгийн эмэр мэдэн те. Ингээл сууж исэн чи салхи шуураад яндан тан гэдэг дограал яа. За тэрэл бити яриа. Йоо одоо бас хичнээн жил яриад бас. Тэр чи дахиад нэг ярьчих. хаврын Энд чи бас хаврын юм аа штэ. Тэг одоо хавар болсон шүү дээ. Тэгээ одоо гоё цас орж байгаа гоё талаар гоё эмармар шүү дээ. Нэгч гоё юм шээ. Нэгч гоё юм шээ. Гоё юм. Эхнэрээ боддгоо, анхны хараа боддгоо. Хөөе би дээр Лээд ингэж бороо оронгууд гэсэн шээ. Тэгээ лээд бороо орох болгонд галзуур нь үстэй. Цас орохоор л эхнэрээ бодоос уучдаг. Яа хитэн удаа бодох юм. Хитэн цастай холбоотой түүх мөх байхгүй юм уу та? Тийм тэнийг юм гэж юу юм. Шал заггурсан юм. Бөөгийн шүлэг гэсэн чи тээ. Цас орохоор цонхны цаанд малгайтай хүмүүс бочигнаа. За болоо. За хөө шинжлэх лаг шүлэг шүү. Таны шүлэг мэдэхгүй дээ бүдүүлгээ гайхуулаад энийг хүмүүс шаал шүү. Би 3 дугаар ангид байхдаа ийм шүлэг өчсөн байхгүй юу? Цастай өвөл цаан чаргаар голгодог өвөл гэж шүлэг өчдөг гэсэн. Тэрнтэй л баг адилхан байгаа сте. Тэр чинь үл өвлөх байхгүй юу? Эн чинь бол хаврах штэ. Тэрнээс өвлөхгүй үлдгээл би үлдсэн галзуурхан гэж дуулчлаа сүлээ. Гэтэ би яг галзуухан гэж дуулдаг байсан. Галзуурхан бол биш. Галзуурхан чинь сүүлийн үед галзуухан гэж сонсогддог байсан нэрээ. Гэртээ ойгоос галзууханд гэртээ бид нар авчирлаа гэж сүүлд нь бид нар харин галзуурхан юм байл шүү. Би бол галзуухан гэж сонссон. Гэхдээ нэрээ яг юм цас ороод ирэхээр яадаг гэж гараж явчихсан санагддаг шүү дээ. Тэр нь одоо эморч гэсэн үг үү яаж ийн гэсэн үг үү? Эморч ахаа эморч. Гараал явчихсан санагддаг. Гараал юм эргүүлээ. За би ч бол угаасаа эмо өөр түр штэ. Өнөөдөр намаа яг ингээ ажил руу ирж байгаа тий. Яа гой наадс чи ингээ малгайч ороод заяа том ширхтэй. Тэгээд ингээ гадаа хүүтэн биш ахаа. Дулаахан. Тэгэнгүүтээ ингээд миний үүс хүмүүс мормосон дээр цас унаад кино. Надад шууд яана манай найруулагч амар гой цасан ширхэг өгөөд байна. Надад шууд нөгөө нэг өвлийн харийн дуу гэж кино мэднэ сте. Чаа. Яасан бэ? Йоо стан. Ингээд Монгол бас ингээ хөгждөг байхгүй. Ийм баахан балаа өвчтэй юм олсуудтай. Цас орохоор тэгэл бүгдээр ажлаа хаяал авчихна. Тэгэл энэ тэмдэг юм ороод ингээд хичнээн олон цас хичнээн олон бороо орох бай юм даа. Манай өвлийн харийн дуугийн хоёрыг гаргаад ирсэн. Тэр үедээ манай сумын саяны шүлэгчийн энэ гадаа орж байгаа бороо дэлхийн хит бороо вэ гэдэг шүлэг байна шүү дээ. Үгүй тий ч одоо энэ хидэх цас юм бүү мэдээ тий. Дэлхийн үүснээс хойш хидэх цас юм чинь.
Би одоо 40 хэдэн засал үзэж чинь жил болгоо зас үзэж байгаа. Балаа юм шиг аль жил болгоо үздэг засаа харж анхны цас. Тэр үрлээ жиг балаар тийш тий. Аваа юу атсан бэ? Аав нөхөндөө цас бороо тий анхны бороо гэх. Тэр яста балаа. Яагаад ийм уян гурван сайхны хайлтгүй юм бэ уу? Тийм балаа явах хэрэгтэй тий. Одоо би ингээ охиндоо аав нь охиндоо бэлэг авторсан цохол хардаа анхны бороо халиараад байгаа тий. Та хоёр дүү тийм гоё цастай холбоотой дуу ямар дуу санаанд ч орж ийн. Мэдгүй. Яа надад хамгийн түрүүнд гайс нөгөө нэг анхны цас сүүлчийн борооч илүүтэй. Нэ юу бийдэж шв. Бид нар айгу шалдаг шв. Нөгөө нэг take off гэдэг хамтлагийн цасан дээр цасан доор гэж үлдэж бүр цасны дээр доор бүгдээр ингэрэн дуу байсан шв. Тийм үү? Тий. Цасан дээр чинь нэрийг чинь бичлээ гэх. Тэр гэхдээ яг юугаар нэр бичсэн нь би санахгүй байна. Бид хоёр нэг жоохон батар онгоо ярьж өгөө. Юугаар нэрийг бичсэн гэснээс. Ер нь бол ирчүүд засан дээр голцол ер нь бол шээсрээд юм юм байна. Таур онгоо нэг өглөө нэг хаанс ирсэн чинь засан дээр хаан тэнэг гэж бичсэн байдаг аахгүй юу? Тэгээд ингээд тэрүүр чи бөө юм болоод хин олж бичснийг олж тогтооно гэд. Тэгээд ингээд хүмүүсийн ингээд шээсний шинжилгээ авсан чинь шадар сайдыг олж таардаг аахгүй юу? Хааны шадар сайдын шээс мөн болж таардаг аахгүй юу? Тэгсэн чинь бичгийн юм гэсэн чинь шадар сайдын ихнэрийнх байж таартыг. Айдаг ч наага нөхрийнхээ барьж байгаа ингээд. Бичгийн юмэр тэнэгнаа. Тийм нэг ортой. Шээс нь болохоор шатсан. Бичгийн натных нь ортой. Бичгийн юм хатныхан заяа. Ортохгүй юу? Энд чинь нэр хүүхд тахт ингээд цас орохоор манай ангийнхал ангид зогсож байгаад хин нөгөө нэг хол ингээд шэхүү. Сэтгэл байл. Тэгэж холоосоо биш хин ингээ нөгөө хамгийн удаан шээснээс л болд юм бэл чинь нөгөө юм бичиж байгаа штэ. Аа. Бас юм бичнэ. Тэгэнгүүт ингээл зарим нөхдөө чи бүр ингээл дуусахгүй ингээл хийгээл юм бичээл. Хөөе саяны шадар сайдын игнэр барьж байгаад бичүүлсэн байгаа шүү дээ. Хаан тэнэг гээд тэгээ та нараас барьж байгаад бичих байх та тийм үү? Тэгэн штэ тэг чи. Яа. Чиглэл чинь таанаас чинь тэгээдсэн шүү дээ. Ихтэй болоо гэсэн чинь ингээ хуйлаад хийчихдээ юм уу? Хаан нээж итгээд. Яа. Чамаг моги юу ш чхва моги мэн л гэдэг заяа. Шүлэг ойлгохгүй бол битээ идэв шүү дээ. Хайр энэ чи гоё шүлэг. За ойлгодог хүмүүс нь битсэн байна. Юу н лаг гүн ухааны утгатай шүлэг вэ гинэ. Энэ хоёр ойлгохгүй нөө байр. Гоё шүлэг байж тэл гэж байна. За банштай шүлүү, банштай цай юу гэж бодоол байж гинэ. Тэчхм сэтгэлийн гүндэг цас яасан гинүдээс. Бараг уушгаас ч бараг аймаар зүгээр сонин юм өгчээд гэж. Зүгээр л цас ороод бид тэр чинь. За Наранжи Бүрбадрын энэ цас яг над шиг дурлжээ энэ тэр. Хөөе нэрэ ардын илч кинон дээр санаж гинөө. Нэг гэрт нэг баахан цэргүүд тэг хийх юм олж чадаар гэгүүрэл тий чи одоо бодоод байсан чи эмэрчл ийсэн юм биш. Цаад нэг нөхөр дуудуулаад те нэг гойдохтой дуудуулаад те. Дашур нөлөө юу дээ хосмошир башур гэж дуудаад байдаг тий. Хин зөхөсөн болоо гэл тий. Амар юмрд шүү дээ. Яа би тэрнийг харахаар шүү дээ. Тэгвэл эма бүр тий тэр үеэс ихэлсэн байж тээ тий. Байсан баг. Шалгахгүй. Би үл ингээд цас орохоор тэгээд харахаар чимэр л бодогдоод. Тийм амар юм байна. Нэгтэй цас орох болгонд л цас минь гээл тэгээд тийм өвчтэй. Гадаа хүйтэн цас бороотой өдөр банштай цай уугаад кино үзээд байж явах дуртай даа гэн. Угаасаа иймэрхүү өдөр хүмүүс чинь банштай цай уугаад балаа юм бодоо сууж яадаг шүү дээ угаасаа. Чи балаа юм бод би нэг мэдчих юм. Боттяа. Би бол ингээд банштай цай уухаар юу ч бодохдохгүй ханч нойр л хүрдэ. Тий. Би ингээд сонгороо ингээд хараа сууж байгаа нүдэн манай ихнэр юугаа одоод байгаа гэхээр юу ч удаагүй гэдэг. Тэгэхгүй бол хэрэгт орчих гээд. Энэ эрэгтэй хүмүүс чинь амар бүр эмо юм шүү. Цас орохоор дуу бодогддог. Өвлийн хайр киноны дуу гоё л гэж чинь эрэгтэй хүн бичсэн байна.
Өвлийн хайрын дуу кино, гоё кино л гэж байна. Өвлийн хайрын дунд тэр хайрын дунд тэр чинь Орос дуу үсттэй тэр нь. Гүүштэй аха. Орос дуу байдаг. Нэг 9 цаг дээр л Орос дуу яа. За. Өвлийн хайрын дуу ёс жинхэнэ тэнэг кино шүү дээ. Тийм үү? Би үзээгүй л дээ. Жинхэнэ заван кино шүү. За яа тийм бэ мүү. За галаадрах Ганбат цаснаар чамаага хайгаад нэг их хол яваад ирлээ би. Чанд хоолын од мичдийн дунд өө дэшиг гүчтэй. Япо ямар гэжсэн чи. Яа. Лүвч шүү нэрэн. Нэр баранаар ингэ ямар тавил нэр. Гэхдээ одоо нэр цас орохоор би дургу үрдэг шүү дээ. Машин угаалгацсан байвал. Тийм шүү дээ би л. Йоо. За манай найруулаг санал асуулга оруулсан. Цас ороход та эм ордгоо. Аад нь ёстой өөрөө ирэхгүй бодолд орж эм ордог доо. Бэд нь шаал тоодгүй шүү дээ. Ордгүй юм орж байгаа шиг нэ. За санал асуулганд идэвхтэй оролцоорой. Улаанбаатар хотод 17 цаг 25 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Trust Red компани аль биесны хэрэгтэр оруулж ирж байгаа. Craft брендийн сир хамтран ажиллаж байгаа. За энэ сүүн кремтэй бясалгал нь 88 жилийн түүхтэй Оросын номер 1 крат бясалгуудын төрөлд онцгой байр суурь эзэлдэг бөгөөд эрүүл эко байдлаараа хэрэглэгчдийн итгэл таасан бүтээгдэхүүн болжээ. Тэгээ шин хичээлээр дүүрэн ямар ч хоолтой төгс зохицлогоор онцлог цэцгийтэй, шоколадтай, амтад сам хорхоотой, даршилсан өргөс тэмхтэй, анхлуу ногоотой, мөөгдөг гэх мэт төрлүүдээс сонголтоо хийн өөрийн дуртай төрлийг та олоорой. За карат юугаа бэлтгээ нялж дээрээ. Нялж иддэг бэлтлэг байгаа шүү. Тий эмор жохто талхан дээрээ крат бэлтгээ дүрхээд тэгээд цонхоор шистээд манай намайгийн хавын нэг хөөрхөн ярьдаг юм те. Ийм зузаан талхан дээр нимгэн дөргөж өгсөн гэдэг. Тэгээд тэр амар гоё амттай байсан гэх. Тийм хичнээн жолон төрөл байгаа юм бүр. Шоколадтай хүртэл байд. Би шоколадтайг л авч үзмээр байгаа тий. Уул нь тэр өдөр задалсан шүү дээ. Ажил дээр бид дээр оногдоогүй. Би сам орготойг ягаан ч сам орготой тий. Тэр үл дайжгүй гоё. Тэр дайжгүй байсан. Тэгээ сам орготой гоё юм билэ. Сам орготой гоё. За устдаж идэж үзээгүй очирж амсуулах юм байгаа үз. За хаа утасныхаа дугаарыг хэлж байна. За 7711 75 тэг 2. 7711 75 тэг 2. За тэгээ Trust Red компанийн нэрийн барааны дэлгүүр болон номин марс үжил дэлгүүрүүдээр худалдаалагдаж байгаа. За нэрийн барааны дэлгүүр 3хан байгаа. Нарны зам дагуу шинэ цогцлбор хотхны Чанхон, Сансрын Гитэмсийн зүүн тал Цагдаа хотхон, за Хаан ул дүүрэг Маршал таун хотхны 108 дугаар байрны 3 дотоод байгаа. За тэгээд өмнөх өдөр нь 30 мянган төгрөгнөөс дээш үнийн дүнтэй худалдан авалт хийхэд 24 цагтаа хүргэлт хийгдэнэ. За хүргэлттэй бол ажлын өдрүүдэд өглөө 8-аас 20 цаг хүртэл хүргэлттэй байгаа. Амралтын өдрүүдээр амардаг байгаа шүү манайхаа. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Trust Red компани Craft брендийн сир хамтран ажиллаж байна. Өнөөдөр манай Яна хүүхнүүдэд нэвтрүүлэг маань сэдв цас ороод эмороод байна гэдэг сэдвээр ярилцаж байна. Бичгийн хийвэд хатных байдаг шөө л гэж манайхын татаж байна дээ. Би үл ерөөс хизээний нэг ийм эмордгүй хөлдүүд нөхөр шүү. Их нэртэйгээ яг шинэ жил тэмдэглэж гараад ирсэн ингээд цас орж исэн байхгүй. Цас ороод тэгээд ядж яхад 11 өнгөрөөгд би тэр нэг байгууллагт ажилладаг гэсэн. Тэгээд ихнэрээ хүргэж өгөх болтой боос дээ. Тэгээд аминда таксины мөнгө сочичоод такси өргөсөн чинь гатаа гоё налах юм болох юм. Тэгээд ингээд алхаад гитэн хүргэж өгөхдөө зөвхөн ганцхан бочсон. Яа навтуу зогсчихгүй дээ. Микро зогсчихгүй дээ л гэж бодсон. Нэг юм баярлсан таксины мөнгө үрээгүүдээ баярлсан. Зүгээр микро зогсоогүй байсан зогсохгүй байвал бүр ингээд мөнгөө хэмнээд микротол явчихна. Яна чи угаасаа л бүр залуугийн төмөс байсан юм байна. Юу ч гэхэд юм уу хатна. Засархаараа. Нэр би одоо яг ингээд орой цас орж явах юм бол уралдагдана. Хинд өөртөө айгүй хэцүү шүү дээ. Эмрахш айгүй хэцүү. 10 жил тахад байна шүү дээ. Одоо тэр үед яасан ч их цас ордог байсан. Нөгөө сургуулийн гаднах талын талбайн цасыг ингээд нөгөө цэвэрлээд ингээд овоочдөг шүү дээ. Тэгэл ингээд сургуулийн алгаар гараал ирэнгүүт банд нар хоёр талаас ингээд судаж авч байгаа. Тэгээ шууд бүр амар толгой болгоогоор ингээд тэр овоосон цаснууд ингээд дүрчдэг байсан шүү дээ. Амар хамгийн тэнэг нь бүр ингээд дургу үрсэн юм. Хогтууд өөрсдөө тэрэндээ дуртай байхгүй айгу тэнэг. Яг дуртай байдیں۔ Яг шүү дээ тий. Айгу гэдэг ус руу авч шийдүүлэх ч гэдэг юм уу тий. Өөрсдөө тэрэнд амар дуртай юм бэлээ. Би дуртай гэдгийг яаж мэдчихэж байгаа? Яг зэрэг дуртай байдیں۔ Боги нэр чи.
Аюучид. Йоо. Гэрдэ дуртай. Үгүй октод тэндээ дуртай байдаг байхгүй. Хийгээд үзүүс. Ой, та хоёр яг ямар үндслээр дуртай гэдэг Ой, байгаа. би дуртай гэж хэлээгүй шүү. Би бүр заяа тэгээ шарандаа тэр банднер чинь угаасаа тэгээд би дийлэхгүй штэ засаар угааж. Тэнгүүтээ би шууд Чи мөгийг бол одоо дийл. завсарлагаанаар заяа би дэвтрүүдийг авч гарангуудаа дотор нь цаас авчуулаад парн дээр тавьчихдаг ус. Тэгээ дэвтрүүд нь бодоо авч байгаа юм шиг. Яа бас л. Энэ чи эрдэм гэдэг байгаа шүү дээ. Ингэж их дараа. Кевон хийх юмгүй эргүү юмнууд л цас бороо хараад эргүүддэг баг гэж. Йоо. За ингэж манай мөнхөө уянгалаад ороод ирсэн. Цасан даруулж бүхийсэн хүмүүс цандсан бүрхүүл бүүдээс бас дэшээ гүйчлээ. Энэ нөө комментууд ингээ амар их орж ирээд дэшээ гүүгээд ирсэн манайхаа. За Улаанбаатар хотод 17 цаг 30 минут болсон. Яг энэ цаг мөчид манай шууд эфирийн хувьдаас 77 38 83 утсан байна. Зөвхөн ирчүүдтэй зориулагдсан нэгцэн ирчүүдийг цаснаар хэр их ямар гэдгийг сонсъё. За бүсгүйчүүд шугам чөлөөлөд өгөөрэй. Хэрв та гадаадаас холбогдохын эсвэл 77 88 30 гэсэн дугаараар холбогдоорой. За Нанди Эрдэнэ хаврын сүүлийн цас болов гэж байна. Анхны хараал санах юмдаа эхнэр мэдчихвээ гинэ. Бас тэгээ одоо бүгдээрээ хотлоо шүлэг хайж байгаа. Чи зас гэж хэлчихээ. Араа шүлэг ковид нэ бас баа. За эхний сонсогч 11-т дугаартаа сонсогчтой холбогдлоо. Энэ бол радио. За орой минь. Байна. За өдрийн минь. Орой минь. За цас ороод хэр их ям орч байна. За бодлогошсон цагаан өдрийн мэндийг хүргэе. Супер. Ер нь ирчүүд хэр их яморд үгүй. Эмэгтэйчүүдийг Эмоц юугаар гарахгүй болохоос ер нь тэгээд бүгд л тэгээд энэ муу сайн яа дийлгээд бүхэл тусамж байна. Яг л одоо тасаараа шин таснаар машиныг аваад шүргцэн бол тэрийг нэг түрүүжил нэг тасаар тэгжил байж гээд бас бодно. Заавал хайр дуртай юм ор байхгүй шүү дээ. Дандаа тэгээд Тэр ингээ машиндаа санаа зовж байгаа ч эмор л бишэлтэй хөө санаа зовж. Санаа зоволт эмор баярчаал өөр баяр юм. өнөөдрийн тасан дээр авсан ихнэртэйгээ нэг таснаас нь дасах зураг моог дараад эмор амтсангүй. Бас юм онохор баг. Зүгээр ингээ та нар ажил төлөө хийж болтгүй юм. Ажил. Энэ ямар хүмүүс юм ордог гэхээр зүгээр л завтай ажилгүй хүмүүс л юм ороод байгаа хөөх. Завгүй хүн бол ямар юмных юм орох. Мөөгөө эмор чадахгүй байна. Саяар нэг шууд тастай холбоотой шүлэг орж За, сонсё. Сэтгэл сэтгэлтэй цагаахан хүүхнийг тусруулсан бодлыг цасан чи ойлгож өглөө. Сая нэг ийм мото яваад гинт ихний тооч гэсэн чинь хин төрөг байгаа. Гуйд дөрөв гинт ийм юм ордтой. За. Энэ бол хоцсон юм орохтой орж ирсэн шүлэг байна. За. Хүүхэнгүй шүлэг орж ирдэг юм ч одоо тэгээд. Цаа бол хүүхэнтэй шүлэг орж ирэх юм ч одоо. Эрэгтэй шүлэг орж ирсэн тэгээд чиний хамтаа үйлчлэгч болно шүү дээ. За баярлалаа. За холбогдсонд баярлалаа. За энэ төлөвлөгч Ган Эрдэнэ ингэнэ. Бодорч дуустгүй энэ цасыг бурхны бэлэг гэлтэй, бодоггүй хөөрхөн чиний төрхийг бас бурхны бэлэг гэлтэй, сэтгэл дарсан энэ цасыг чиний бэлэг гэлтэй, сэрэл мэдрэмжийг хөглсөн энэ цас сэтгэлийн бэлэг гэлтэй, жич эхнэртэй зориулав. Таванах ястаа аимшигтай юм хүмүүс байна нэрээ. Монгол өгчихгүй. Монгол өгчихгүй. 89 тик 2 дугаартай сонсогчтой холбогдлоо. Амжилт радио. За сайн байна уу? Сайн байна уу? За өнөөдрийн заснаар хэр их юм оров? Эмэрхүүд эмэрнэ. За яаж? Яг хөө ээжийнхээ банштай цаг санаал тэгэл. Ээж дээр ирэхлээр нэг сайхан банштай цагийг идэж уугаал унтчмаар санагдсан шүү дээ. Бүсгүй барилгын Бүсгүй үнтэй шүлэг бүлэг орж ирэхгүй байна. Энэ мугатын төрлийн хүн байна. Юуртас тийм байдаг шүү дээ. Нөгөө нэг би ч барилгаа хийдэг болохоор нөгөө нэг цас бороо моро энэтрим ч нөгөө нэг ажилламаа зогсчихно. Тэгээд тэгэхээр гэр бүлтэй цаг гарах цаг зав нь орж ирэн тэгээд бөөн баяр гэрлүүгэл бажигдаалаа болно шүү дээ. Хоёр хүүхдтэй сайхан байх гал тэгээд орж ирнэ. за баярлалаа. За холбогдсон байна. Манайх ч гэсэндээ цас уруул бас л тэгэл ажил зогсон шүү дээ. Тийм ээ. Тийм ч ингээ эдгээр чи бүгдээрээ цонхороор ашигтай зогсчих. Цонхон дээр Цонхон дээр очиж зогсчих. Яа
Мөөгийн хүллүү төмөс юм биш шүү л гэж чаав. Угаасаа мөөгийн ч төмсөр Ийм хүлдүү төмсөл улс орныг хөгжүүлдэг шүү дээ. Ийм балаа байх ингээл засвархоор л шүлэг дуу хүүхэн шуухан гэдэг удаа явж гарч таа. За дараагийн сонсогч 88 тэг 2 дугаартай сонсогчтой холбогдлоо. Амбил радио. Манай байна. Амин. манай пасэрээр За та эхлээд уцаа спикер Цаан чинь дугаараад байна хөө. Уцаа юу яачих. Радио гонтраад юм уу бүр намсгачих. За одоо гайгүй. Одоо гоё. За. Тэгээд холбогдсон юм да. За холбогдсон. За холбогдчихлаа. За яраарай сонсож байгаа шүү. За ойсоо таалгад юм уу? За. За. Төрхтөө нисч өөхөхтэй урсан тэр юу вэ? Цас. За бэжэдэ дахиад нэг хэлдэ юу нэ? Төрхтөө нисч өөхөхтэй урсан. Төрхтөө нисж өөхөхтэй Цасан урсан. дээ шүү дээ. Тий цасан дээ шүү дээ. Төрхтөө нисэж өөхөхтэй урсан. Сүнс. За мэдгүй мөгийг тааж гинөө. Цас байлгүй. Цас юм уу? Цас чинь төрж ийн гэж анх дэлхийд орж ирэхдээ ингээ хөвж ягаад тэгээ өөр юм хайлаад урсаалаа. Тийм л юм байна. Тэ мөн үү? Мөн. Энэ маа цуг явж байгаа найз надад таалгаад. За. Бас халт тэрүүг гэж нэ юм орсон шүү. Ажил төрөл мөрөл ярьж болтгүй юм уу ч тоо. Гүнтэй яацарсан хүмүүс үдийг хэлж тоо. Бүр нэг юм болж байгаа. Ансаа таалгалцсан дээ. Йоо, өстөө нэ. Ансаа таалгадаг наац чи эргэтэй үе юм эмхтэй юм уу? Байна уу? Байна. Ансаа таалгадаг. бол Ансаа таалгадаг наац чи эр юм уу юм уу? Ихтэй. Альсаа дараа үсээр. Яас юм уу точ юм дэж тоо. Нэг ойсоо таалгаа. Хоёр нэг байсан штэ. Нэг нь нэг юу яадаг. Ордог нэг нь яадаг хэлээ. Тэр хоёроос аль нь ч сонгох уу гэсэн чинь манай. Гөө тас орохоор чи яг юу боддог вэ гэсэн чинь. Өрөм тарыг сайн гарна тэгээд ногоос аврахын зэ гэж бодоод баярлаад ирж. Зөв тэр чинь бол тий. Тэр чинь бол ажил хэрэгч бодлоо хгүй энэ чинь. Сайхан зам болох нь энэ чинь өрөм тараг тий. Лидер шиг ингээл хүүхэн шуухан гээл тэгэл ингээл шүлэг тийм юм байхгүй тий. Наадах чинь болохоор ажил хэрэгч бодлоо. Харин ирж баг явж байгаа зүг чим шиг болчиход. За баярлалаа. За холбогцод баярлалаа. За баярлалаа. Та баярлаа. За энд амра Нямжоо гэдэг хүн цав цагаан малгайтай хүн хаалга тогсон шагаач харвал өвөл зогсож байсан. Надад гоёмсог цасан малгай өгнө гэвэл өвөл чамаа гэртээ оруулъя. За үгүй манай зохиолч нөгөө нэг юугаа анхны хэмогийн түүх Бэж одоо нэг хамтран ирэх танилцуулсны дараа. За одоо өнөөдөр 17 цаг 37 минут болсон нэвтрүүлэг байна. Бас нэгэн хамтран ажиллагчаар Японы шүд арилгааны цогц брэнд Orochumi гэрэлцэн нэмсэглийг бэлэглэгч гэдэг уриатаагаар хамтран ажиллаж байгаа. Гэрлээ. Orochumi гэдэг нь шүү дээ. Энд чинь ингэж унших хэрэгтэй юм шүү. Orochumi. нэр хоёр хэцүү байна тий. Тэр хоёр хэцүү байгаа үстэй тий. Тэр Orochumi. Orochumi юу? Яагаад? Энэ юу юм аа? Хашихын боловсрал айгүй юу хэрэг болох юм аа. Тий хос төгс шалгондоо юм уу? Гами G юу юм болгоцсон. За одоо энэ Orochumi юуны хаа? Orochumi. Яаж орогийн квадрат ми. Энэ асрал төгсөн шалгонтой ондоо. За миний гарт ингээд нөгөө амны цацлууд нь айгүй хөөрхөн жижиг кремалаад явж байдаг амны цацлууд 3 төрлөөрөө байгаа. За надад бол энэ ягаан байдгаа тэгээд үнэхээр гоё амттай. Тэгээд ер нь бол ингээд эн чинь мөр ингээд уулзалтанд явахдаа тэгээд ариг тамхи хэрэглэсний дараа болцоонд явахдаа хоолны дараа мараа гэдээ бүр ингээд англиараа байгаа штэ энэ чинь айгүй хөөрхөн. Зүгээр ажилдаа явж байгаа юм хэрэглэсэн юм уу? Гэхдээ би наадах чи үнсэлцэгтэй заавал юу. Анх ингээд тайлбарлаад өгсөн. Ягаад ч юм үнсэлцгээс өмнө ингээд за замны заслага хэрэглгээд тэгэл би үнсэлцгээр л хэрэглэдэг хэрэгтэй юм байна гэсэн. Тэгж болоод байгаа. За мөөгээд ам зайлагч хоёр төрлийн ам зайлагч байгаа. Мөнгөд аж энэ нэг онгойлгож болохгүй тий. Мөнгөд багаж. За нэг нь минттэй. Гата нэг нь юу тийм бэ? Энэ ягаан. Наад ягаан чинь би сая хэрэглээд дууссан. Жимстэй юм байна. Тий, жимстэй амттай, айгүй гоё амттай. За хашаахад шүдний о болон нэг удаагийн о сойз байгаа тий. За тий. Минийх энэ ягаан нь болохоор peach leaf mint гинэ.
одоо тоорны амттай гаатай ийм ороо байна. За нөгөөх нь болохоор натурал минт. Байгалийн гаатай ийм юу шүдний аав. За тэгээд энэ цүнхлээд явдаг нь болохоор юутайгаа сойчтойгоо тэгээд бас оотойгоо. Одоо ингээд зуны аялал зугаалгын цаг эхэлж шүү дээ. Тэгээ энүүний зүгээр цүнхнийхээ хажуугаар хийгээд явчихад тийм ээ. Тэг өдөр уудаг шүү дээ. Өдөрт 3 удаа 3 минутыг өөртөө зарцуулаа гэдэг. Одоо ажлаарээ шууд энийгээ зөнгөж ирээл угаачих нь шүү дээ, тийм ээ. За би өнөөдөр энэ Улаанбаатар хотод байгаа салбаруудын бүгдийг нь бол дурдж бол амжихгүй хэсгийг дурдж өгье. За Метромол ихтлгүүрийн нэг давхарт байгаа, Улаанбаатар ихтлгүүрийн би нэг давхарт байгаа, Шангрила худлааны төвийн 2 давхарт байгаа, E-Mart худлааны төвийн 2 давхарт, Номин халдвартад байдаг салбар буюу All-Mart-ийн нэг давхарт нь байгаа. Хаан улдураг Номин 19-ийн нэг давхарт байгаа, Зайсан оргил худлааны төвийн би нэг давхарт байгаа, Хангаан хотхны Номин нэг давхарт байгаа, 3 дүргээр хороолол Coral Центрийн нэг давхарт байгаа. За Гурвангал худлааны төвийн нэг давхарт, Dragon худлааны төвийн 2 давхарт, за Polaris ихтлгүүрийн нэг давхарт, Хаан уулын E-Mart худлааны төвийн 2 давхарт, Нийслэл худлааны төвийн нэг давхарт байгаа шүү. Энэ бол зүгээр талан шүү. Ер нь бол ингээд Улаанбаатар хотыг бүрхэн сүлжээ Mail Cosmetic байж байгаа. Тэгээ та илүү дэлгэрэнгүй мэдээллийн 9191 8040 гэсэн дугаараас яг брэнд менежерээс нь аваарай. 9191 8040. Facebook дээр ч гэсэн Mail гээл бичгэд гараад ирж байна. Оо яг үнэ. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар гэрэлцэн нэмсгэлийг бэлгэлэгч Orochi Metu Японы шүд арилгааны цогц брэнд хамтран ажиллаж байна. Баярлалаа. Үнэлцгээс өмнө чүдэ угааж Анхнаас нь хүнд юу гэж тайлбарч үг тэгэл бооцсон юм. Гэрлээ яг би аягүй санаж байгаа. Ингээд үнэлцгээс өмнө болцоонд яваад гэсэн. Тэгэл за энэ үнэлцгтэй л хэрэгэлдэг юм гээл. Одоо шүдэ угааж байгаа гэдэг шүү. За шүдэ угаас нь асууж байгаа. За хөөш ингэсэн байна. Манай нэвтрүүлгийн зохиолч бүр ингээд Монголын хамгийн анхны эмо хүний түүх бүр ингээд бичигдээд үлдсэн байт юм байна. За хаана юун дээр энэ нуус товчон дээр. Бүр нуус товчон. За. За би уншиж үгүй заяа. Нуус товчон дээр бүр Монголын хамгийн анхны эмо хүн. Бидний өвөгдөөц. За их алангааг үгүй болсны хойно ах トゥ тавуула адуу малаа хуваах болж бэлгүүнүүтэй бүгнүүтэй бухаа хатыг бухаатуу салжи дөрвөлээ юмаа хувааж аваад дүү бодончир мунхгийг бядуу гэж урагт үл тооцож хувь ис өгвөө. Бодончир урагт ис тоологдох атал энд юу хийж суун гэд гол дайрт годил сүлт орг шинхул морио унаж өхвөл үхий амьдруул амьдрий гэж онон мөрөн рүү зорив. Тэнд балжийн арал гэдэг газар хүрч өвсөн имбүүл гэр барьж суу гэж. Ганцаараа яаж гэр барьж суун мод. Юу өхвөл үхий амьдруул амьдрий. Ингээл ерөөсөө л тэгээ бодончир мунхагч нь борчхон овгийн анхны хүн. Монголоор дөрөн борчхон ч удаа. Тэгэл ерөөсөө ингээл хаасаагүй юм ороод ерөөсөө тийм. Цасборооч үдчих чадгаа байсан. Цасороо демо бороо демо өстө. Яа. За бүр ингээ те Монголын нуус товчон дээр Монголын хамгийн анхны эмо хүнийх нь түүх нь ингээ бичигдээд үлдсэн байдаг аа. За ийм байна. Үхэлчиг үхий амьдруучиг амьдрья. Тийм. Тэгэл морио авнаад нөгөө дөрөв хаяал зүгээр өсөө. За би энэ эмо гэдэг үгний утгыг охинороо тайлбарлаж ирсэн шүү дээ. Юу эмзэг мэдрэмтгий орхигдсон гэсэн үг шүү дээ. Энд чи уул нь бол эмо чинь тийм ийм гурван үгний одоо тийм. Тэр нь ч хүүхэн шух ямар ч хамаагүй юм шүү дээ. Шүлэг мүлэг огно. Тэнгүүд манайхан эмо үрдээл гэж яваад байна. Яа. За дараа тэрхүү өмсгүү гэж бодогдоод байж гинэ. За дараагийн сонсогч 85 95 дугаартай сонсогчтой холбогдлоо. Эмжил радио. Бано холбогдсон шүү яриарэ. Бано. За холбогдсноо ч мэдэхгүй тасарчлаа. Тэглээ. Юм өмсөхүү гэж бодчих юм үлдэр чи эмо биш шүү. Эмо юу ч бодохдохгүй тэгэл гараад явчих тий. Юм бодчих үлдэр чи эмо биш. За өдөржингөө цонхоор харж өөрөө өөртөөгөө ярьцуулаа. Вайн халааж уудаг юм уу гэтэл вайнын чалга халаах юм чалга. Дээрэс нь киноны юунууд ингээ хүмүүст эм орох айгүй юу өгдөг тий. Бороо орохоор ингээ нэг цонхны тавцан дээр хөлөө тавьж суугаал. За дараагийн сонсогч 81-тэй дугаартай сонсогчтой холбогдлоо. Эмжил радио. Бано. Баяна.
Эмо өдрийн мэндэргээ. Эмо өдөр биш ээ хөөе. Зүгээр л. Эмо өдөр. Өдөр яг хоо. Эмо өдөр яг хоо ч одоо. Ажлаараа сууж байгаа гарч ирсэн чи сасарсан ш. Тэгээд эмоор машинд таснаа чамд байгаал доодлол болоод явж байна. За. Тий. Амар ямар ш нь ч одоо. Яаж юм бэ? Биш юм. Уул нэмо биш юм аа. Тэгээд манай эхнэр одоо наваа чи амар мохоо хөлдөө хүмүүс ба гэсээр нэг үсэн чинь тас харахаар шүлэг мүлэгч бодож жаашаа дум уушраа санагдчих шиг. За тийс ч яг бай. Өөр юм бодохдохгүй байна. Өмнөх юм. Гүү. Юм бодогддгүй шүү дээ. Тэр бодогдож байгаа шүлгийн дотор чи хүүгнүүд яваад байна уу юу? Ер нь л нэг юм айлгүй хүмүүс юм биш үү дээ. Нэг шүлэг мүлэг бодоод инээмэ хүмүүс чинь. Тий. Нас ачаан дээр гарч ирсэн угаасаа бүгдээрээ л тэгэл ямаг одомод тэгээд ямаа өөрт. Ямардаг хүнийг авчиад ямардаг болгоцсон юм шүү дээ тий. Тий, ямар бид ямар биш юм гэж бодож байсан чинь үгүй юм байл да. Тусанд нь байсан байл да. Тийм ээ. Угаасаа байсан. Тий. Би бол уг нь ихнес чи хэлээл танаа нөхрөө битээ ямар болно гэдэг чинь өмнөх эмэгтэйчүүдийн сануулна гэсэн үг л болоо аахгүй. За баярлалаа. За. Энд мөөгийн зориулаад шүлэг бичсэн байх юм байна. Хүлдүүд хүмүүс мөөгийг халтарч унаасаа энэ шүлэг үү гинэ. Батхөрөл ил гэдэг хөө. За, нурсан балгас шиг сэтгэлийн шарах сэтрүү. Доктор шийдэх үү. Йоо, ажил дээр эмороод байж ядаад хүн амтан үдсэн газар авсангүй би ганцаараа эмороод байна гэсэн чинь эморсон улс энэ тэндгүүл байгаа юм байна гинэ. Энд цугласан байна гинэ. Зөндөө. Ер нь бол хүмүүс их эморч яана гэдэг завтай л байх гэсэн үг л дээ. Хавар цас ороход дуртай маргаашил хайлчхан гинэ. Би хаан байсан бол ингээд аяг ингээд хаших гэрлийг энэ эмо нөхдүүд шууд за тэднийг барьж аваад талбай дээр гаргаад цас цэвэрлүүл юу ч үтэй бодоол. Хөөе цас цэвэрлэнгээ бодно. Тэгвэл тэгээ бүгдийн цаазл гэлдэг. Йоо. Энэ эмо нөхдүүд манад хэрэггүй. Хүнд те ямар ч хаанд ч вэ, дарагт ч вэ, захиралт ч вэ, удирддаггүй ганц юм хүний бодор штэ юм хата. Тэгвэл тэгэл бодоод байгаа толгойг аваачихгүй. Эморч байгаа үхий. За цагаан цасан гилдаасан хаврын сайхан өдөр царайлаг сайхан залуута ганц цагч болов алхаж үзэх юмсан гэд нөхөртөө бичээд явуулчлаа. Одоо гайхаж байгаа ах та гинэ. Яа, амьдралдаа өвс ногоо урхан гээл баярлал хангаад дэлхийдээ баярлал талархаал байж байна. Тэглгүй яг тэр чийстэй. Тэгж үл юм орж болно шүү би усаа. Тэг сайхан шартаас орж энэ ч одоо. Мо хэдэн мал мань идэх өвстэй болох юм даа гэнэ. За энэ латинаар бичсэн учраас жоохон хэцүү унших юм шиг шүү. Халуухан зүрхний яруухан их шиг хазархаа бүсгүүчүүдийн хайр халахын сайхан эрийн твэрт шүхрлэж зогсоод хавар чамааг үдлээ сүүлчийн зас чамдаа сэтгэлийн будгаа үлдээж улаан уруулын будгаа үлдээх ухаангуу дурлал чи сүүлчийн хайр Сүүлчийн. Яа, сүүлчих гэж дурлаж байгаа мэт анхных шиг дурлал гэдэг хичээлээ нэг тийм юм бас яад. За тэр ихнэр нөхрөө эмороод байвал нэг тийм баярлаад хэрэггүй шүү. Наад бол чинь. Тэр сүүлчийн ч юм уу анхных ч юм уу янз бүрийн юм л бодоод байдیں۔ Биш үү? Ерөөсөө. Тэгэхээр ер нь нэг хажуудлын хүн чинь хань ижилч эмороод байвал зүгээр үгсэндээ юундаа хинийгээ бодоо маялаад ингээл засаа энэ. За энэ найрлагч ямар заваа юм бичдэм биш байна зохиолч мөөгийн тэнэг гээд хашаахаар засан дээр бичвэл бичгийн хэвэн гэрлийг яг гээд заваад байгаа шээ би бэрмэрг байна. Заваа юм. Ямар заваа юм ярдээ. За одоо манай найрлагч саалаа салгын хариу гаргаад өгчвөл нэвтрүүлгээ дууслаа. За ер нь бол энэ цасыг хүмүүс шар тосол гэсэн байна. Нөө тий эн чинь зөв эн чинь шар тос. Тийм чи хүнд хэрэгтэй юм байх хэрэгтэй шүү. Балаал хайр маяр анхны сүлчи. Яа тий.
За хүүшээ гадаа цас ороод байгаа мó да. Цагаа олж орж байна да гэж чинь баасан дорж анархуу гэдэг хүн. Бүр цас орж байгааг нь ч мдээгүй явж байна юм дээ. За цас ороход та эм ордгоо аад нь яста өөрөө ирэхгүй бодолд орж эм ордогдоод гэдэг дээр 59% шаал тоодгүй шүү дээ. Ордгүй юм орж байгаа шиг дээр 41% саналаа өгчээ. За би энэ 59 рүү ороо шууд 60 олгосон. За би 42 болголоо. Хаашаа орох юм. Манад орж тэгдэг байх. Тийм шүү дээ. Хаашаа ч манадаа. Яа би ачхаа ихнэрт нь хэлээл болоо. Эм орол хинийгэж боддээ мэдтгүү. Сайхан амьдралтай хүн байж ижгээл дуусаа дөө. За энэ хүрээд 2022 оны 4-р сарын 13-ны 5 гарагийн Яна хүүхнүүдэд нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар Крат брендийн сэр болон гэрэлцэн нэмсүүлээ бэлэглэгч Oro Tumi хамтран ажиллаа. Баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Оросын Крат брендийн эрүүл, эко, хагас боловсруулсан сэр, Трастрейд нэрийн барааны дэлгүүр болон бүх сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалж байна. Утас 7711 75 тэг 2. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Mild Cosmetics. Эфир. Яна хүүхнүүдээ нэвтрүүлэг хөтлөгч гэрлээ хаш мөгийн Дэлхийн монголчуудын MJL радио 88.3